За сайн байцгаана уу. Намайг Гантлаг гэдэг. Би BCB-д ирээд IELTS-аар суралцж байгаа. Би та бүхэнд Филиппинд байдаг BCB сургуулийг танилцуулах гэсэн юм аа. Энэ одоо манай BCB сургуулийн маань үүд. Одоо энэ ингээд одоо хичээл ордог танхимуд маань байгаа. Энэ анги пост бүр дээр 1 to 1 багш нар ордог байгаа. Энэ бол одоо group class. Энэ нь болохоор одоо IELTS-ийн төвшинг нь тодорхойлуулаад тэгээд яг төвшөнд нь тохирсон хүмүүсээр нь нэг групп болгоод тэгээд listening бол speaking хичээл нь ордог байгаа. Энэ дээр болохоор яг нэг багштайгаа яг нэг өрөөнд орж байгаа суралцаад listening, speaking, reading, writing гэдэг ингээд 4 цагийн хичээл. Тэгээд хичээлүүдээ өөрсдөө бас тэгээд сонгож болно. Тэгээд BCB маань өөрөө болохоор яг анх шалгах тест авдаг байгаа. Энэ шалгах тест авснараа яг өөрийн чинь төвшинг тодорхойлоод тэгээд тэр төвшөнд нь тааруулсан мэдлэгийг олох зорилготой ажилладаг. Тэгээд би одоо энд ирээд одоогийн байдлаар бол 2-7 хоног болсон байна. Тэгээд ерөнхийдөө дайцгүй IELTS-ыг сонгосон. Тэгээд IELTS-ийн хэрхэн яаж өгөх үү? Тэгээд IELTS-д хэрхэн бэлтгэх үү? Яг юу дээр тулгуур анхаарах уу гэдгийг одоо багш нар танилцуулсан байгаа. Одоо энэ ингээд BCB-гийн reception мэн байгаа. За ингээд маш олон ангитай байгаа. За энэгээр бол одоо ингээд бүгдрөө чөлөө цагаараа ингээд дадлаг ажил болон ерийн даалгавраа хийгээд хоорондоо ярилцаад цагийг өнгөрөх боломжтой байгаа. Энд ингээд хүмүүс ингээд одоо өөрсдөө ингээд хичээлээ хийгээд даалгавраа хийгээд бэлтгэж байна. BCB сургуулийн төв маань болохоор одоо ингээд энэ S teacher гэж байдаг. Энэ S teacher гэдэг нь болохоор анги хичээл орохгүй завсарсан үед хэвээ гэрийн даалгавар ч юм уу асуух үед байвал энэ S teacher багшаасаа асууж болно. S teacher багш нь болохоор support үзүүлж ажилладаг байгаа. Presentation room. Энэ дээр болохоор яг IELTS-д ингээд бэлтгэж байгаа бүх оюутнууд сонсох шалгалт өгснөхийн дараа хариугаа авахын тулд энэ presentation room руу орж хариугаа авдаг. Тэгээд өдөр болгон шалгалттай байдаг байгаа. Одоо унших, бичих, сонсох, ярих гэдэг энэ дөрвөн дээр нь 4 өдөр, 1-ээс 4 өдөр хүртэл шалгалт өгдөг байгаа. Тэгээд тэр нь болохоор яг IELTS-ийн оноонд авж байгаа юм шиг дүгнэгдэж яддаг байгаа.